Тэнгисийн зэрэг асан Дэвид Когинс нь одоогийн байдлаар хамгийн чанга ир гэсэн хочтой бил. 17 цагийн турш 4000 гаруй төрнийх дээрх сонирхолтой рекордыг эзэмшиж 60 гаруй ультрамарафонд гүйсэн туршлагатай. Дэвид Когинс бол Америкийн нэгдсэн улсын зэвсэг төвчнээс Тэнгисийн зэрэг рейнжерийн сургууль, нийс хүчний агаарыг хянах тактикийн сургалтуудыг төгссөн цор ганц хүн юм. Тамирчин, илтгэгч, цэрэг, мөн бестселлер номын зохиогч хүмүүсийн хэлдгээр хамгийн чанга ир гэж хэлдэг. One more to carry the boat. Чи бол маш олон хүмүүсийн хувьд сэтгэл зүгээ ялан дийлж, зарим хүмүүсийн хувьд боломжгүй байсан тэр зүйлсийг хийж чадсан нэгэн юм. Өөрөөр хэлбэл өөрийгөө бүтээж чадсан эр хүн гэхүүтэй. Чи яаж өөрийнхөө хүссэн тэр хүнийг бүтээж чадсан бэ? Юу гэж төрөхтөл би юм хүн болж төрөөгүй юм. Тэд одоо намайг харахтаа цээж нүцгэн 17 цагийн турш 4030 төрнийх дээрх сонирхолт хийж чадсан. 39 цагийн турш 250 миль газар гүйсэн энэ бүх галзуу зүйлсийг хийж чадсан ир гэж хардаг. Гэвч тэд намайг энд хүрэх хүртлээр яг юуг туулж ирснийг минь ойлгодоггүй. Манай аав намайг хүүхэд байхаас минь л зодддаг байлаа. Аав маань скейт болгодог газар ажиллаж өөрийн гэсэн баартай байсан. Канадаас ахуулаад Нью-Йоркийн Буффало гээд хүүхэн зардаг нэгэн байсан. Манай аав хүнд гар бөгөөд буруу гарын нөхөр гэхүүтэй 9 шидэн бүрдсэн хүн гэвэл түүнийг л хэлэх байх. Намайг зодоод манай ээжийг ч гэсэн зодоод нэг удаа ээжийг минь шатнаас унтал цохиж унгаад үснээс нь чирээ шат руу оруудаж байлаа. Сэтгэл дотроо би үргэлж айж амьдарч байсан. Сэтгэл дотор минь нэг тавгүй дуу хоолой намайг үргэлж дагаж явна. Намайг үргэлж ямар нэгэн зүйл хийх ёстой гэж ялалдаг тэр дуу хоолой юм. Би үргэлж хичээлийн хоцрогдолтой байсан учраас манай аав сургуульд явах хэрэгцээгүй гэж боддог байсан. Би сургуульд явахдаа анхаарал төвлөрөх чадваргүй бас айц төгшүүргээд яг л там шиг гэрт амьдардаг асуудалтай хүүхэд байсан юм. Ааваасаа авсан өөртөө итгэлгүй байдал энэ бүх сэтгэл зүйн асуудлууд өдөр ирэх тусам улам бүр дордож байлаа. Дотор байгаа тэрхүү дуу хоолой улам бүр чангарсаар хашгирдаг болсон. Үүний төлөө би юу ч хийж чадахгүй байсан. 19-с 25 насны хооронд 125 фунт болтлоо таргалсан. 175-аас бараг 300 фунт жинтэй болсон гэхүүтэй. 297 бараг миний хамгийн дээд жин байсан баха. Өөртөө тухтай байж болох бүхнийг би хийж байсан. 5 тухад живэх тусам сэтгэл зүй маань улам тавгүрхэж байлаа. Гэвч тэрхүү дуу хоолой үргэлж дотор минь ярьж байсан. Энэ бүхнээс би зүхтахыг л хүсэж байлаа. Тэр дуу хоолой намайг орхиосоо гэж бодсон ч тэр намайг хизээч явуулахгүй байсан юм. Юу намайг өөрчилсөн бэ гэвэл би Discovery сувгаар нэг нэвтрүүлэг үзсэн юм. 224-р анги. Чамайг шалдан болгоход хүрэхэд чи өөртөө үгүй энийг би хийж чадна гэж хэлэх ёстой. Тэдний юу ч хийсэн би энэ бүхнийг хийж чадах ёстой гэсэн сэтгэлийн хаттай байх ёстой. Хэрв чамд нөөц болцоо байвал энэ чамд сэтгэлийн хат суулгадаг. Нэвтрүүлгийг үзээд би өөрийгөө хинбэ гэдгийг олж харсан. Хүмүүсийн хэлж байсан яг тэр хүн болсон байлаа. Эдгээр залуусыг яаж 5-7 хоногийг дуусгаж байгааг би харсан юм. 5-7 хоног. Бэлтгэлийн хамгийн хүнд хэсэг. Эр хүний сэтгэл зүй болоод бие бэлдрийг шалгах сүүлчийн тест юм. Системтэй маш олон цагийн хүчний бэлтгэл бөгөөд сэтгэл зүйн дасгал 7 хоногийн турш өдөрт дор хаяж 4 цаг л унтна. Зарим залуус хонхоо дараад буулгаад бууж өгч байсан. Энэ нь надад өөрийнхөө сул дорой байдал өөртөө итгэлгүй чанарыг маань харуулж байсан. Харин жинхэнэ ирчүүд бат зогсож байлаа. Урдаа таарсан саад бэрхшээл бүрийг даван туулж байсан. Амьдралдаа би маш олон хүмүүсийг буруутгаж, манай аав, ээж гэд миний хажууд байгаагүй гэх мэт. Миний ухаан муутай байдал арьсны өнгө гэх мэт. Тэндээ суугаад хинч надад туслахгүй юм байна гэдгийг би ойлгосон. Би л өөрийнхөө эсрэг тулах ёстой юм байна гэдгийг ухаарсан. Би эр хүн болох ёстой. Хамгийн түрүүнд өөрийнхөө бүхий л айцтайгаа нүүрх тулах ёстойгоо би ойлгосон юм. Цэрэгт татлахын газар очиод би тэнгисийн зэрэг болмоор байна гэж хэлсэн.
Цэрэг болохын тулд тэнд жим бас өндрийн шалгуур байдаг. Би 6.1 фут өндөртэй 297 фунт жинтэй байсан. Тэнд Стивен Салжо хэмээх залуу намайг ороод иргэсэн. Миний жин өндөр бүх зүйлийг үзээ Тэнгисийн цэргийн сургуульд орохын тулд 3 сарын хугацаанд 106 фунт хасах ёстой гэсэн. Тэгэд энийг би хийж чадахгүй юм байна гэд милкшейк уугаад дахиад жом устгах ажил руугаа явлаа. Дахиад л ажил руугаа явах нь гэд. Энэ бол миний амьдрал. Би үнэхээр жомонд дургу. Ярцгансаа олон жомонд үнэхээр дургу. Тэгээд би тэнд суугаад миний амьдрал энэ гэж юу гэж бодоод цаашид би ийм байх албагүй гэж өөртөө хэлсэн. Ажлаа болоод машин аваад гэртээ харсан. Эхлээд гүйж эхлэх гэтэл 297 фунт жинтэй байсан болохоор 32% өөхтэй байсан. Өдөрт ядаж 4 мил гүүн гэж төлөвлөсөн байлаа. Тархан байхаас өмнө хурдан гүйдэг байсан. Тархан байхад гүүхэд тэгж их өвддөг гэдгийг өстө төсөөлөөчгүй. Гэрлүүгээ гүүгээд л уйлж эхэлсэн юм. Тэгээд миний оюун ухаан надаар өстө наадаж эхэлж байлаа. Чи тийм сайн ч биш, чи тэдний нэг биш. Эдгээр залуус бол хамгийн шилдэг чанга ирсэн. Харин энэ бол чи биш гэж хэлдэг байлаа. Чи яаж өөрийгөө дайчилдаг юм бэ? Юу намайг сэтэлжүүлсэн бэ гэвэл их сонио. Би Rocky Cannon-д их дуртай байлаа. Касет тоглоулагчаар дандаа 14-р үеийг ухрааж үздэг байсан. 14-р раунд надад их утга учир өгсөн гэхүү дээ. Apollo Creed Rocky-г ёстой нохоо шиг зодох үед Rocky эсэргүүцэж зодолцоор л байсан. Уншиж бишиж чадахгүй яг наад шиг тэнэгдүү тулаанч гэхүү дээ. Хүн бүр л түүнийг доошоо хэвтгэж байхад Rocky харин дахин босноор Apollo гараа өргөд өөрийгөө яллаа гэж боддол. Өөдөөс нь өндөгөөд босоод ирсэн залууг харах Apollo-гийн царай миний амьдралыг өөрчилсөн юм. Тэрхүү шаз руу навш босноор ялаагүй ч гэсэн Rocky Apollo-гийн зоргийг мохосон юм. Толгоогоо бүхэлгөөд чи чинь юу гэж новшин вэ гэж хэлж байгаадаа яг адилхан. Би тийм л нугаршгүй нэгэн болохыг хүссэн. Надад дуртайч бай, үгүй ч бай. Өмнө нь ямар ч бэрхшээл байсан. Энэ новш хөл дээрээ бат цогсон хэвээрээ байх юм байна. Би яг л тийм эр хүн болохыг л хүссэн. Энэ хорвоо ертөнц дээрээс юу юунаас ч илүү тийм чанга эр болохыг хүссэн. Өөрийгөө яг л Rocky шиг унсан ч босож чадах тийм эр хүн болохыг хүссэн юм. Ялагдлаас илүү ялалтыг мэдэрч, аливаа зүйлсийн эцэг нь үүсэх ямар байдгийг мэдрэхийг хүссэн гэхүү дээ. Хэрвээ гэдэг үг шалтак тооцсон юм шиг санагдах боловч гэвч энэ бүхэн үнэн юм. Хэрвээ над шиг тарган тэнэг новш энэ бүхнийг даван туулж чадвал яг яах вэ? Ер нь яагаад би Тэнгисийн зэрэг болж болохгүй гэж? Тэгвэл яг тэр нь ямар санагдах вэ? Энэ нэг тарган хулчор новш энэ дэлхийн хамгийн чанга ирсэн нэг яагаад байж болохгүй гэж? Энэ аялал зарим хүмүүсээ төсөөлшгүй. 297 фунт жинтэй усан сэлж чадахгүй уснаас айдаг хүн энийг яаж хийж чадах вэ? Надад эр зорих хэрэгтэй байсан. Ажлаа хаяад одоо эр хүн болох цаг нь болсон гэж өөртөө найдах хэрэгтэй болсон. Ингэж л би өөрийгөө зоригжуулж сурсан юм да. Өөртөө олон янзаар ярьснаар энэ нь надад дараагийн өдрийн ирч хүчийг өгдөг байсан. Ингэж би өөрийгөө улам бүр асааж байлаа. Надаас өөр хэн ч энийг хийж чадахгүй гэж би өөртөө хэлсэн. Чи бол хамгийн чанга эр гэд. Чи бол амьдарч байсан хамгийн чанга эр гэж хэлээд л өөртөө хэрэгтэй хинээс сонсож байгаагүй хамгийн зөв мессежүүдээр өөрийгөө би цэнэглэж байлаа. Өөртөө ялагдаж байснаас за яах вэ новш минь маргааш ядаж дугуугаар яваад үзье гэж бодсон. Өөрийгөө хүнд шинтэй холгүй чадахгүйгээ би ойлгосон юм. Тэгээд бараг мэрэгжлийн дугуйчин шиг эхний жингээ хасгаж жийдэг байсан. Би маань шархарч энэ тэндээ гэмтэлтэй байсан болохоор дугуйж ихэд амархан болонгод илүү их гүөх боломжтой болсон юм. 1 миль гүөхөд их боломжийн санагдсан. 2 миль гээд 2-оос 3 миль гүйдэг болсон. Тэгээд 3-аас 6 миль гүйдэг болсон гэхүү дээ. Тэнгисийн зэрэг тэнцхийн тулд сануулга зааварчилгаа өгдөг юм. 7 хоногийн 5 өдөр 6 миль гүйж чаддаг байх ёстой. Энэ нь миний эхний зорилго байсан юм.
Би бүтлгүүцсэн ч гэсэн дахиад эхнээс нь хийдэг байлаа. Ялагдах хүртээ өөрийгөө эерэг сайхан зүйлсээр зоригжуулж байлаа. Энэ бүхэн миний амьдралын аяллалын нэг хэсэг, бас үйл явцын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой. Өөрийгөө сайн биш, чадахгүй гэж хэлэхээ оронд өмнө нь би үргэлж үүнд сайн биш юм чин би өөр зүйл оролдоод үзье гэж боддог байсан. Харин одоо би муу байсан ч гэсэн энэ зүйл сайн болох ёстой гэж өөрийгөө зоригжуулдаг болсон юм. Ингээд энэ нь миний сэтгэл зүй болсон. Урд өмнө нь байгаагүй тийм хүнийг бүтээх шаардлагатай болсон юм. Ямар ч сорилт, зовлон, бэрхшээл, шүүмжлэл хүлээж авах, сэтгэлийн хаттай эр хүнийг бүтээх хэрэгтэй байсан. Зовлонгоор дамжуулж сэтгэл зүгээ хүч хэрэгжүүлэх хэрэгтэй болсон юм. Өөрийгөө зоох хэрэгтэй байсан юм. Хэрэв өөрөөр 3 цагт бороо цас ч юм уу орж байвал миний зүүн совь надад гарч энийг хийцгээе гэдэг. Байж бол хамгийн тав тухгүй хүмүүсийн шандас шалгасан зүйлсийг би хийх ёстой гэж боддог. Тэгээд би жингээ хасаж чадсан. Цэрэг татлагт очиод тэрхүү ангид орж чадсан. Нэг жилд 3 удаа 5-7 хоногийг давж чадсан юм. 5-7 хоногийг 3 давсан анхны хүн болсон. Эхнийхт нь би гэмтэлтэй байсан. Дараагийн хоёрыг нь би өөрөө даван туулсан юм. Ингээд зүгээр зогсоогүй юм. Энэ бүх өвсөн дэвжих үйл явцаас оюун ухааныг захирч болдог гэдгийг би ойлгосон. Миний төсөөлж байгаагүй байдаг гэдэгт ч эргэлзэхээр үе таалгууд нэгдэж эхэлсэн юм. Тэдгээр боломж үе таалгууд нэгдэх тусам миний потенциал хязгааргүй юм байна гэдгийг би ухаарсан юм. Миний амьдралын түүхийг сонсон хүн бүрт би зүгээр л зах цухаас нь дурдж байна. Өнөөдөр энд хүрээд өөрийнхөө байгаа өндөрлөгөөс өөрөөрөө бахархаас өөр сайхан зүйл байхгүй нь энэ билээ. Энэ их баяр баясгалан үгээр илэрхийлэхийн аргагүй билээ. Хүмүүс миний царайг харахтаа чи чинь жаргалтай биш байна уу? Чамд юу тохиолдов вэ гэж асуудаг. Чи гол түүхийг ойлгоогүй байна новш минь. Намайг жаргалтай байна гэж юу? Ямар ч өтгөрөө бодоод байна вэ? Сэтгэл зүрхнээсээ эмоцтой ярих намайг ууртай байна гэсэн үг биш. Гэвч миний замнал дуусаагүй байна. Энэ амьдрал хийх ёстой олон зүйлс байгаа юм. Хийх ёстой зүйлс ч гэсэн их байгаа билээ.